2002 онд Дэлхийн зоолын улсын байгууллагын шугамар Булган аймагт малжуулах төсөл гэж хэрэгжсэн. Тэрэн дээр малжуулах төсөлд хамрагдсан өрхийн орлогыг нэмэгдүүлэх гэсэн малчдын саналыг авч ийм 2002 онд ноосны сургалтанд хамрагдаж 31-ийн намжаа суусан. Тэгээд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл тэр сургалтын суусны ачаар энэ хонь тэмээний ноосыг боловсруулж гар аргаар боловсруулж байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хүний эрүүл мэндэд ашигтай ийм бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэдэг. Ширмэл бүтээлтэй бид уламжлалт хээнүүдийг гаргаж уралдаг. Энэнд бол лам хүн зориулсан, эмэгтэй хүн зориулсан тэгэлэр төрөл бүрийн Монголын уламжлалт хээнүүдийг л гаргаж ширж баяждаг. Тэгээд тухайн хүний яг хийлгий гэсэн хээнүүдийг ерөн бүгдийг гаргаж ширж уралж өгдөг. Маш их хөдөлмөрч өөрийнхөө тавьсан зорилгодоо хүрч хүний итгэл дааж л ажиллаж чадах хүн амжилтанд хүрнэ.